Сайн байцгаана уу хүмүүстээ. Та нартай энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлээ эхлүүлье. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол өсрүүлэх холбоо түүнийг илрүүлэх арга хэрэглүүр гэсэн хичээл байгаа. За, өсрүүлэх холбоо бол монгол хэлний өгүүлбэр зүүн холбооны голлох хэм маяг нь мөн. За, утга уурэг хэл зүүн хэлбэрээрээ өөр үгсийг хэл зүүн болон утгын шууд холбоонд оруулан хэл зүүн тодорхой арга хэрэглүүрээр холбож харьцааны утга илэрхийлэлтийг өсрүүлэн холбох гинэ. За, өсрүүлэх холбоо нь хоёр бүрэлдүүлбэрийн нэг нь голлон захирч нөгөө нь дагалан захирагдаж дагуулуг цөм үг гэсэн бүтц байрлалтай байдаг. За, өөрөөр хэлбэл энэ схемийг харуул дагуул үг өгүүлбэр нь бол урдаа захирагддаг, цөм үг өгүүлбэр нь бол хойноо захирсан шинжтэй юм байдаг. За, тэгээд өсрүүлэх холбооны аргыг дотор нь найрах арга, хамжих арга гэж хоёр ангилдаг. Найрах арга нь бол нөхцлөөр холбох үгээр найрдаг бол хамжих арга бол үндсээр нь холбодог байна. За, үүн дотроос өсрүүлэн найрах аргыг авч үзвэл за нэрийн тий ялгалын нөхцөл, за үлийн холбох нөхцөл болоод өсрүүлэн холбох үгээр хэлбэржүүлж цөм үгэнд нь холбохыг хэлнэ. За, жишээлбэл энд хөдөлмөрийн баяр. За, анчсаар хаглах, хүүхдэд туслах гэх мэт тий ялгалын нөхцлөөр холбосон байна. За, мөн сурахын тул чармаах гэдэг холбох үгээр холбосон байна. За, тэгээд эдгээрийг дэлгэрүүлээд үзвэл нэрийн нөхцлөөр холбогдоход нэг үгийг нөгөө үгэнд эрхшээн засруулж хэлцэн утга илтгэхдээ дагуул нэр үгийг нэрийн тий ялгалын нөхцлөөр хэлбэржүүлэн цөм үгэнд захируулан холбохыг хэлнэ. За, энэ нь ихэвчлэн тий ялгалын нөхцлөөр хэлбэрчдэг гэсэн үг. За, үлийн нөхцлөөр найрахтаа нэг үгийг нөгөө үгэнд эрхшээн захируулж хэлцэн утга илтгэхдээ дагуул үгийг нь үлийн тодтоо холбох ба нөхцөлдүүлэн холбох нөхцлөөр хэлбэржүүлж цөм үгэнд захируулан холбохыг хэлнэ. За, хэрэглүүрийн хувьд сая хэлсэнтэй тодтогоон болон нөхцөлдүүл холбох нөхцөл. За, холбох үгийн хувьд бол монгол хэлний өсрүүл холбох үгс нь холбоо үг өгүүлбэрийг холбож жишин харьцуулсан тодтгуулагчийн харьцаа илтгэхээс гадна үеийн орон цаг, зорилго, шалтгаан, болцлын утгаар холбонд найруулдаг байна. За, үүний хэрэглүүр бол өсрүүлэн холбох үг байна. За, харин хамжуулах холбооны аргын хувьд бол үгийн үндэс бүтээврийн хооронд харьцаанд тэг хэлбэрээр илэрдэг. За, үг зүүн талаас харьцаа заах бүтээвэр буюу нөхцөл залгаж болох үгийн бүтцийн тийм хэсгийг үндэс гэдгээ. За, төмөр, хурц, нимгэн, дэвтэр гэх мэт төмөр, нимгэн гэдэг үгнүүд байна. За, нэг үгийг нөгөө үгэнд өсрүүлэн хамжуулан холбох гэдэг нь холбоо үгийн хоёр бүрдүүлэгчийн дагуул үгийг хэлцэн ил тэмдэггүйгээр цөм үгэнд нь захируулан холбож хэлцэн харьцааны утга илтгэхийг хэлнэ. За, өөрөөр хэлбэл дагуул үг гэдэг нь урдаа захирагдж байгаа үгийг хэлдэг. За, тэр үг нь ямар нэгэн нөхцөл бүтээвэр байхгүй гэсэн үг. За, мөн нэг жинхэнэ нэрийг нөгөө жинхэнэ нэрд хамжиж холбоход дагуул үгийг үндэс үүсгэх энэ бүхийгээр холбох зүй тогтолоос байдаг. За, ноосон цамд савхин бэлий, даавн цүнх гэх мэтчлэнгийн. За, өсрүүлэн холбох арга бол хэлний нэгжүүдээр дараах байдлаар илэрж байна. За, нэгт нь бол өсрүүлэн холбоогоор холбогдсон чөлөөт холбоо үг байна. За, энэ нь бол хоёр гишүүнд чөлөөт холбоо үг нь өсрөх холбоогоор холбогдно. Өөрөөр хэлбэл сэлгэцтэй гэсэн үг. За, онцлогийн хувьд бол дагуул ба цөм үгийн аль нэгийг өөр үгээр солино харуулахад үндэс утгаа хадгалдаг. За, өсрөх холбооны хамгийн бага нэгж нь байна. За, хоёрдугаарх төрөл нь бол өвсөрсөн нийлмэл үг буюу угсраа үг. За, энэ бол чөлөөт бус холбоо үгийн үгэн дээр гэсэн үг. Өсөрсөн холбоогоор холбогдож өгүүлбэрт нэг гишүүн үүрэгтэй байна. За, өсрөх холбооны бас мөн хамгийн бага нэгж байна. Гэхдээ дээрх чөлөөтэйгөөс бодоход сэлгэхгүй. За, тэгээд өгүүлбэрт нэг гишүүн болдог. За, өсөрсөн холбоо харьцаатай өгүүлбэрийн гишүүд ямар байдаг вэ гэхээр бүтэц өгүүлбэрийн доторх дэлгэрүүлэгч дэд гишүүд тусагдахгүй байц гишүүн үүнд хамаарна. За, дэд гишүүдийг хооронд нь холбоно. За, ийм онцлогтой. За, өсөрсөн нийлмэл өгүүлбэр ямар байх вэ гэхээр утга ба хэлцүү хувьд нэг өгүүлбэр нь голлон захирч нөгөө нь түүнд хэлцүүн ямар нэг гишүүний үүрэг гүйцэтгэж
дагалдан захирагдаж бүтсэн нийлмэл өгүүлбэрийг усарсан нийлмэл өгүүлбэр гин. За усрах холбооны хамгийн одоо их буй том нэгж за усарсан нийлмэл өгүүлбэр бол гишүүн өгүүлбэр, гол өгүүлбэр гэсэн бүтцтэй байдаг. За одоо үүн дээр одоо жишээн дээр авч үзсэн байна шүү дээ. Дагуул өгүүлбэр нь урдаа, гол цөм буюу захирч байгаа өгүүлбэр нь хойно байна. За тэр үнэрийг сарын өмнө Берлинд буусан даруйдаа манер мэдэрч билээ гэсэн өгүүлбэрийг одоо гишүүн болоод гол өгүүлбэрийн жишүүгээр харууллаа. За ингээ анхаарал хандуулсан хүмүүстээ баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.